Ахагийн Күйлийн найс ярьсан бүлэглэр бидний анхны дугаартай хамт байгаа. Та бүхэнд баярлалаа. Энэ бол үзүүлбэрийн цаг. Цаад учрыг нь хайж ухдаг цаг үе залуучуудын хөтлөгч, хол ойрын ховж өвшөөх нуусан 25 телевизийн захирал, үүрэн телефон, банк сурталчилсан үр хөвчтэй аялагч, угаасаа л дуустгүй яриатай, улс төрч, бие даах дуртай, сэтгүүлч, улсын хурлын гишүүн, алтай ах орж ирэх цаг нь ирлээ. Дараагийн зочин маань Аянчин, Бадарчин, амьд луужин газарчин, амаа нэртэйч. Гэхдээ сумаа биш ээ. Электрон хөгжмийн балхчуугийн болоо гэсэн чинь 90 гутаа ном бичсэн. Африкт малярийн өвчин туссан ч маляртаж авчраагүй. Азад мөнгөн дууссан ч ариг сурталчлаагүй. Англи, орос хэлээр аврах 2 хөлөөр Есэрийн паспортаар Yes гэсэн визээр дэлхийг танаад ирсэн аялагч зол хоёр. Дараагийн зочин маань шараарыг зардаг газрын эзэн, шараарыг хамтлагийн дуучин, шараарыг унга дэлхийг тойрсон, шараарыг холбооны тэргүүн, уулан давирч спортын мастер толыг хангасан, улс төрд бол метро ойрно гэж иргэний зориг гаргасан, халавины баяраар хамгийн их багийг зарсан хүний нэг, хөл өмгөөс Арсеналыг хүүхнүүдээс эхнэрийгээ дэмждэг, улс төрч, сэтгүүлч, хөтлөгч, спортын мастер, дуучин, гинсэг, ганхүү. За сайн байцгаана уу. Тэгээд зочдоо энэ өдрийн мэндийг хүргээд төрөлцөн ирсэнд баярлалаа. Залуу байхаа нууц гэдэг нэг юм тосны реклам үзлээ л дээ. Залуу насны шүчээ карате манаас лавна гэж бас реклам байгаа л да. Энэ хувцс мовц ч гэсэн те таныг үргэлж залуу харагдуулна гэдэг. Дагоо сайхны мис бас байна те. Хөх хөргөн өгзөг жангалан зөрүү шилкон сайхан те. Хайрс татна гэж. За одоо энэ бол бас залуу байхын насны нууц юм болов гэж. Тэр нь залуу байх юмыг дандаа л зараад байна л да. Бүх одоо телевизээр реклам ч гэсэн. За тэгэхээр манай гурав энэ тухай юу гэж боддیں۔ Найзуудаа алтайхаас эхлэлт. Залуу байхын тухай. Ер нь бол одоо юу гэдэг юм. Нас гэдэг бол цаг хугацааны л асуудал шүү дээ. Тэртээ тэргүй байгалийн цаг явж байна, нар сар дэлхий эргэж ийн чинь оноол босго нэг нас яваалгаа шүү дээ. Тэрийг бол хүн тоохгүй байх шүү дээ. Тэр явдаг ямаараа явна л үст тийм ээ. Нэг цагт очиод зогсон шүү дээ. Гэхдээ чи сүрхийн тулд бол чи сэтгэлээрээ залуу байх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол чиний нас хэд байсан ч хамаагүй. Чиний сэтгэл залуу, чиний сэтгэл энэ өнгөт дэлхийн хорвоо дэлхийн бүх юмыг л залуу сэтгэлгээгээр харж чадчихлаа гэвэл чи өөрийгөө хөгжсөн гэж хэлж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би одоо өөрийгөө үлдээд харны ялахаар амьд, хөөх амьд, одоо бол өнгөж амьдрал үзэж, амьдралтай танилцж тийм ээ, хөл гараа олж нэг олны дунд нэг хүн болох гэж шиг байна гэж бодсон шүү дээ, тийм ээ. Өшөө яагаад ч биш миний нас. Тэр жоохноор хөөх амьд байгаа байхгүй. Энэ тэгэхээр төрөөгөө хүмүүс явж байна. Таа тухай. Нас бол таал гэж боддог л да гүндээ. Гэхдээ яг одоо залуу байгаа юм чинь залуу байх юм тийм их яг мэдээж дахиад 20 30 жилийн дараа залуугийн тухай ярил гэж бодож байна. Би бодохдоо реклам юм уу тий? Би бодлоо. Ардын тийм би өөрийгөө л хэлэх гэсэн юм. Ер нь бол баг байхад нэг хурдхан хөгшин болох юмсан гэж боддог байсан тий. Ягаад ч нэг ах тарыг эгчрийг харгаад нэг гоё юм шиг тий. Нас ингээд одоо юу гэдгийг 40 гараад эхлэхээр эсрэгээр боддог юм шиг юм л да. Гэтэ зүгээр сая Rolling Stones гэдэг нэг хамтлаг байдаг те. Бүгдээрээ мэдэх байх. Last World Tour гэдэг зарласан байна л да. Тэгээ одоо Mick Jagger бол 78-тай, Keith Richards нэг 68-тай, Keith Richards 69-тай, бөмбөрч нь бүр 70 хүрлээ л дээ. Тэгээ тэдний концертыг би 2 удаа амьд тоглохыг харж ирсэн. Нилээн хойноос үзсэн учраас нүүр царай нэг харагдахгүй. Зато тэр хүмүүсийн бие авч явж байгаа байдал, тэр тайзан дээр гүйж байгаа энэ тэр надаа ерөөсөө нэг 20 хүн шиг харагдчихсан л та. Одоо бүр ингээд 70 хүрч байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа гэхээр хүн бол хөгшөрж өгтгөл гэж ярьдсан байлээ л дээ. Тэгэхээр нас бол яг алтайхан хэлдэг шиг бол зүгээр л just тоол байх гэж бодож байна. Тэс би шүү дээ.
Тэгвэл ер нь Үүрэгтэй айл гэдгээрээ бас нэг жоо амь нэгтэй байхгүй тий. Тэгээ намайг гол тул. Хоёр талаас нь амжих гэдэг. тэгвэл амаагаас асууя л да. Монголд ер нь залуу байх боломж байна уу? Одоо бол ингээл чи мэдж байгаа ш тэ нийгэмд залуучууд эрхчлөө нь яаж байна гэдэг ч юм. Яг хөө мэдээж сонголтууд яг өмнөх үеэ гэж ярих юм бол социализм үеийг бол бас байгаа гэж хэлж болно л да. Гэхдээ яг бид нар нөө дэлхийн гэх юм одоо дэлхийн бид нар чи яг дэлхийн нэгдүгээр улсыг л одоо нэгдэх зэрэглэлийн улсыг л даах гэдэг байгаа шин. Тэр бол жинхэнэ эрхчлөө байна, амьдрал байна гэдэг. Тэгээ тэрийг дагах хэрэг зөндөө олон боломжууд бол байхгүй байна л да. Одоо жишээл Америк ч юм уу Европын орн Япон гэхэл залуучууд зүгээр ингийн ажил хийхэд өөрхөн байр унаа бүх юм хангаад явчихж байна. Тэгэхээр тэр нь сонголт байгаа даа байхгүй. А тэгээд дээрэс нь амралтын одоо жишээлбэл залуу хүнд бол мэдээж амралт чөлөө цагийн өнгөрөх газрууд хэрэгтэй. Тэр чадвараас бол маш их одоо сонголтууд байдаг. Манайх болохоор яг үндсэндээ аль нэг бүлэгт хамрагдахгүй, аль нэг одоо юу гэдэг чинь те хүмүүстэй ажиллахгүй бол одоо ажлын байр амьдралаа авч явах бол нэг асуудалтай байгаа. А хоёр дээрэс нь одоо хийх юм баг байхгүй юм л да. Цөөхөд одоо жишээл өвөл бол цанаар гулахаас өөр газар байхгүй. За 100 болохоор одоо юу гэж тэгэл баар. Тэгээ баараас өөр газар байхгүй байгаа байхгүй. Сонголт байхгүй л да. Тэгэхээр залуу ах болцоо байгаа мó гэж одоо үргэлжлүүлээд асуулт алтаах ганхуу ах хоёроос. Залуу байх бололцоо гэдэг нь юу гэсэн үг вэ? Асуултыг сайн ойлгох. Ямар бололцоо ирээд энэ залуу байх бололцоо гэдэг нь юу юм? Би бол залуу насыг эрхчлөөтэй зөвлөдөг л дээ. Тэгээд одоо ингээд бид нэр ямар нэгэн байдлаар одоо архитектаа тэмцэх замаар эрхчлөө рүү халддаг ч юм уу. Ийм асуудлууд биднэрт аягүй их анзаардаг байхгүй. Одоо бол биш үү? Би зүгээр харны ялахаар амтан. Гэхдээ зүгээр та нар ингээ харахад бол үнэ атаархдаг байхгүй. Та нарт биш бол аягүй урт гоё юм байна шүү дээ. Одоо бол үнэхээр бол залуу байх түнээс ч жоохон ялахаараа над шиг байх одоо амар гоё болцоо нөхцөл бол энэ нийгэмд бол байна шүү дээ. Гулгыг бол цанын бааз байна, орыг бол баар байна, одоо өөр ном исэн интернет юу бол юу шүү дээ. Манайг социализмын үед бол юу тийм юм чинь нөө шүдэ найзаа гэдэг л байдаг шүү дээ. Гэтэл одоо бол байгаа байхгүй. Манай одоо шин амаагаас гисүүлээ зарим залуучуудыг залуучуудын чөлөө цаг өнгөрөх газар юу юм тэр чинь. Би л мэдэхгүй байна. Дэлхийгээр ганхуу битэр тэнэд явж байхад оо яста алын гэсэн залуучуудын гоё чөлөө цаг байна. Энийг Монголд хэрэгжүүлэх гэдэг би нэг ч юм хараагүй. Дэлхийн залуучууд яаж амьдрал тэр жишгээр өнөөдөр Монголын залуучууд амьдарч л шүү дээ. Юу нь болохгүй. Чи өөрөө зүтг, өөрөө сэтг, өөрөө хий хөлсөө гарга, толгоогоо ажилуул найзаа. Тэгэх юм бол өнөөдөр бол заавал нэг гуйлгуугаад би байргүй амтан гээл нэг бол халамж авахгүй гутарсандаа болж арх туугаад тийм байхгүй ш найзаа. Чи өнөөдөр өөрөөхөө сэтгэхэд амьдрах юм бол Монгол бол хамгийн эрхчлөөтэй хамгийн бизнесийг сайхан амьдрах болцоотой тийм л газар ш. Гуниг царайлал новш царайлах юм бол чиний амьдрал новш ивэрэл байна. Энэ тухай та юу гэж бодож байна? Зөв ш. Юу гэж бодож байна? Жишээлбэл алтаа хамгийн сүүлд хизээ клуб орсон. Би бол үнэн хэлэхэд бол клуб ордгүй. Тийм. Тэгэхээр ордгүй байхгүй. Клубт орж явах юм. Залуу болох гэж орох юм уу? Мөнгө шатаах гэж орох юм уу? Зугаараас гэж орох юм уу? Нэгвэл миний чөлөөт цаг тэр юм уу те? Хүн болгоны хүсэл сонирхол өөр шүү дээ. Тэгэхээр асуултын гол санаа нь юу вэ гэхээр залуучуудад чөлөө цагаа өнгөрөх гэдэг нь клубыг бид нэр одоо ингээд хасчаад байгаа шүү дээ 12 цагаас гарч болох уугүй юу гэдгийг ярьж байна л да. Тэгэхээр тэр хуулийг гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө тэр гарах наснаас өнгөрсөн. А дээрс нэг залуу юм мэдрэхгүй байгаа тэр тухай одоо бид нэр яг сэдвлөө орчих байгаа л да. Наад клубыг хэдэн цаг таахахгүй бол хуулиар зохицуулдаггүй шүү дээ. Нийслэлийн захиргаа журмаар зохицуулдаг байхгүй юу? Тийм биз? Нэс клуб хэдэн цаг тагаад хэдэн цагт онгоосгаа гэдэг их хурлын тогтоол юм уу хууль гэж байхгүй шүү дээ. Нийслэл үзэмжээр л хийж. Гэхдээ хэдэн цагт хаана гэдэг чинь найзаа. Одоо шөнийн 3 4 цагт бол та мөнгөтэй баян хүн бол тэр клубт очно юунд очно жаргаад байж болно л доо тийм ээ. Гэхдээ энэ бол тодорхой хэмжээгээр бол хязгаарлалт бол байдаг юм байна. Анхаа бид тэр одоо зөндөл явсан шүү дээ. Тэр бидний хөгжилтэй бид одоо шинэ гайхуулаад байгаа орнууд ч нэ 11 цаг 12 цаг май найзаа гар эндээс хаацсан хаалаа. Яг аль яагаад Чил мил одоо Латин Америк орнуудад дандаа тийм бил. Йоо Америк тааж байгаа байхгүй. Чи Америк яваад тий. Америк дундад ус аваад манай урд хөршиг аваа өглөөний 6 цаг хүртэл ажиллаж байна. Яах юм бэ хүчнээ 6 цаг хүртэл сууж. Гэхдээ залуу хүмүүс бол яа чам шиг одоо ийм шүний амьдралтай болсон бол тэгээд нойрчин солигдсон шүний амьдралаар амьдарч байна шүү. Ихэнх нь чи ихэнх мас 99% нь нормалны амьдралтай байгаа шүү тийм үү? Тэр яах юм бэ заавал калат үрцэд бид нэг хизээ хөтөлбөр мөнгө авах нэ за. Намайг нэг авах үү? Шилдэг калат чи. Тэгээд 7 хоногт 2 өдөр бол энэ чөлөө цагийн үг ирж явах зүгээр. Та яг нөгөө нэг одоо жишээл дахиад та өөрөөсөө 20 жилээ хасаад тэгээд ингээд бодохоор бид нар чинь
Залууд байхгүйсэн чинь байна. Тэгэхээр тэгэхээр нэг одоо тэр хууль гарч байгаа дүрм нь өөрөө яг тэр гарч байгаа хүмүүс нь бидний мэдрэхгүй байгаа даа. Тэгэхээр жишээлбэл яг нэг Америк 1920-ад онд чинь хуурай хууль гэж гаргаад бүх юмыг хаасан жид бүр улам дал дотоороо хөгжсөн шиг юм болчиход тий. Хэлээд Монголдгаа энэ хамаад ганц хоёр шүнийн клуб нээж өгөөч. Энэ хамаад ганц хоёр шүнийн клуб нээж өгөөч. Тэгээд аман шиг усууд нормос. Анхүү ахын тухай. Би бодохдоо Манай хүмүүс яг мэрэгчлийн байхгүй. Яг энэ клубын одоо шүний амьдралыг янки хэлнэ. Чи би бодохдоо гэдэг. Намын сонгуулийн шоу найз өөрөө очив. би өөрийнхөө бодлогыг хэлэх гэсэн юм. Зохиоч. Би бодохдоо Нямдорч сайдад байр өөр юм яриа авчихсан. Байр авч гэдэг юм гэж бодсон. Гэтэ яг. Зүгээр би бодохдоо Бид гэж. тий бид бод бид амлахтаа одоо бүр өөр юм яриад ингээд. За энэ бол нарган байла. Ер нь бол бид 90 онд арчлал чөлөө зах зээл хэмээх сайхан нийгмийг байгуулсан. Тэгээ энэний мөн чанар нь юунд байдгийг гэдгийг ухаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ энэ олон одоо хязгаарлалт, хаалт, боолт, хяналт, шалгалт нэг өсөндөө энэ төрийн оролцоо их байх тусмаа өнөөдөр яг энэ бизнес эрхэлдэг. За хамаагүй шар хайрыг борлуулдаг хүн ч байж болно. Энэ бол зүгээр л бизнес эрхэлтэй байхгүй тийм. Энийг бол манайхан буруу өнцгөөс нь харж байна л да. Ер нь бол үйлдвэр жижиг дунд үйлдвэр энэ төр гэл ярих их дуртай болж л те. Тэр үйлдвэр гэхээр л бид нар нэг хуучин сэтгэлгээгээр нэг л нэг одоо нэг үйлдвэр бариад тэнд нэг тоног төхөөрөмж тавиад л тэгэл нэг юм үйлдвэрлэл гаргахыг үйлдвэр гэж буруу ойлгоод байгаа шиг байна. Зүгээр энэ үйлчлэгээний байгууллагууд гэдэг чинь өөрөө үйлдвэр байхгүй юу? Энийг бол олон улсын хэлбэрт service business гэж байгаа тийм. Зөвхөн өнөөдөр service business гэдэг бизнесээр дагнаад дотоодынхаа нийт бүтээгдэхүүний 30-40% хийж байгаа газрууд жишээлбэл одоо Таиланд байж байна л да. Тэгээ энэ бол манайхан аригтал согтууралт энэ төргээд одоо бид нар 90 он тэрнээс өмнөхийг аваад үзээ л да. Аригтал согтуурал бүр хартгаал байсан шүү дээ. Харин одоо энэ юмыг чөлөөтэй тавиад ингээ нормальны журамд нь оруулаад явахаар энэ чинь их багасж байгаа байхгүй юу? Энийг нөгөө популист улс төрчид зөвхөн нэгдлийн барьж ингэж гаргаж ирээд байгаа нь өөрөө айгүй буруу. Өнөөдөр бид нар аюулч уурчлаад хөгжүүлээ улс даяараа одоо энэ дэлхий хавтгаарж ин флайт болж нээлттэй байна тэр гэж байгаа бол ийм хязгаарлалт ерөөсөө л хэрэггүй. Энэ хязгаарлалтыг тавьж байгаа нэг мундаг харагдаж байгаа боловч цаана нэг улс төрчдийн нэг одоо эрх мэдэлтэнгүүдийн өөрсдийнх нь газрууд л ажиллах тусгай эрхийг олгож өгдөг нэг ийм заваа юм явж идэг байхгүй юу? Наана ярьж PR хийж гоё харагдахтаа бол гоё харагддаг. Яг амьдрал дээр reality яаж явдаг гэхээр шар өөр тэс боддог. Би бодохдоо ингэж л бодож байна. Сар болгоны эхний өдөр одоо алкоголыг хоригдсан тий Монгол улсад. Цааш гараацтай нэртэй хамтлагтай. Шар хайрыг хамтлагтай. Хэрвээ Irish тэгээд нэгэн тоглохоор бол сүү гэх юм одоо хамтлага. Тэгээ нөгөө одоо түрүүний ямкахаа ярьсан чинь нямдарч ах хууль зүйн яамны нөгөө шинжил болохгүй юу? Тэгээ бид нар яг очиж өргөдсөн. Тэгсэн чинь яг шар хайрыг хамтлаг яг 12 цагийн өмнөх нь тоглолт таарахгүй юу? Мэдээж манай шинжилээр чинь юу гэж 12 тарахав та ингээд үргэлжлэдэг шүү дээ. Тэгээ яг 12 цаг гэж дон гэж зохингууд нь би эхлээ шар хайрыг гэж тоглож байгаа дараа нь за одоо ингээд манай хамтлаг бол хуулийг дээдэлдэг хамтлагаа одоо үүнээс хойш манайх Coca-Cola гэдэг нэрээр тоглоё гэсэн чинь нямдарч сайд тэнд мөнгө хөрвөл энэ төр бүгдээрээ байсан. Бүгд татаад үзсэн тий. Тэрнтэй адилхан энэ бол зүгээр просто абсурд байхгүй тий. Одоо жишээл 2010 онд яг ирэхэд 84 дэх тогтоол гарч ирсэн. Тэр нь болохоор үндсэндээ өмнө ч зөндөл гарч ирсэн. Яг 12 цагаас бүх албан газруудыг хаана гэх. Тэгээд тэр үед яг нэг юм судалгааны ажил одоо бол судалгааны ажил хийгээл байгаа л нийгэм судлалын ажлуудаа. Тэгээд тэр үед юу ажиллагдсан гэсэн чинь яг тэр хууль гарснаас хойш дэлгүүрүүдийн алкоголь дэлгүүрүүдийн гадаа орцсонд зайсан бол тэр чигээрээ пиг голын эрэг пиг одоо шинэ 2-3 цаг үед ингээд бичлэг хийгээд буудлууд бол ерөөсөө буудал олон гэсэн ойлголт байхгүй. Улаанбаатар бол пиг болчихсон л да. Тэгээд энэ ямар асуудал гарсан бэ гэхээр одоо жишээл бусад орнууд яаж энэ асуудлыг яаж шийдэж ийн гэхээр энэ нэг клуб гэдэг юм чинь дэмжиж
клуб дээр харин бүр цагдаа тавиад өгч байгаа. Өөрөөр хэлбэл тэр олон газар руу ингээд дуудлага муудлага олон газар хямдахгүй байснаас бүгдийг нэг газар тавиад тэгээд хямдхан илүү амар зардал багтаа. Дээрээс нь олон нийтийн газар гэдэг утгаараа уул нь бол клуб чинь бол их боломжийн газар шүү дээ. Яг тэгтлээ хүмүүс нэг уугаад юу байгаад байхгүй те. Яг нэг газар суугаад хөглөрүүл клуб гэдэг чинь босоо газар шүү дээ. 2000 оноос 2005 он одоо үндсэндээ клуб гэдэг юм одоо пари гэдэг юм хөгжүүлж байхад тийм судалгаа хийжсэн л да. Тэгээд нийгэм бол юу нь хэрэгтэй байна гэдэг. Тэгэхэд 5 жилийн хугацаанд пари хийж хахад одоо шинэ манай парийн дээр бол ганц тийм асуудал гарч байгаагүй. Яг л олон нийтийн газар хүмүүс чинь биеийнхээ өмнө зөв авч явах хэрэгтэй асуудал байдаг. Тэгэхэд яг ингээд тэрийг тараачихаар нөгөө орцсон дөө гэрт дөө гэрийн нөгөө ширээний артлын юунууд ч бас нэлээд хяналтгүй болчиход байна л да. Тэгэхээр би зөв клубыг бол нэлээд дэмжтэй хувьдаа. Одоо тэгэл 12 цаг таадаг бар байд юм уу? Таасан мэдэн шүү дээ. Та өцөг багч харин хэд хүртэл шоудсан? Би шоудаг шүү дээ. Гэхдээ ер нь хэд хүртэл шоудж байна та орой? 2 3 тий хаагддаггүй маа. Клубууд хаагддаг. Тийм л хаагдж байгаа. Гэхдээ тийм тэгэхээр чин эн чинь нийгэмд ямар сэтгэлгээ төрүүлж байгаа гэхээр тэгвэл хууль анханасаа гаргаад хэрэггүй болчихоо. Тэгээд одоо шиг яг гоо чөлөө цагаа өнгөрөөж байгаа хэн тохиролцоотой байна тэр нь газраа ажилуулад байгаа байхгүй. Ийм байна л да. Монголд бол ид шидтэй байхгүй болохгүй байхгүй. Тэгээ би ид шидийн тухай хэдэн юм ярмаар байна. Би юу гэж боддог вэ гэхээр 12 цаг данг 12 цаг боллоо алтахаа. 12 цаг гэхэл хүмүүс бүх залуучууд гаяг англаад цагаа өнгөрөхгүй угаасаа өдөржингөө төвжилтэй очиж хинч бие биедээ уулзж чадахгүй. 12 цагт уулзлаа клубд орлоо дан ид шид цагдаа гараад ицсэн. Тэгвэл мөнгөтэй хүмүүс нь хооп ид шид буцаа цагдаа явлаа. За мөнгөгүй хүмүүс нь дараа халахж байгаа. Аливаа нэг солонгосоос нэг хүн ирлээ. Хооп ид шид Стжон дүүлээ хэлгүй охин дээр хүрлээ хоо бичид босоод ирлээ. За агуудтаас урт төстэй тарган хүн гарч хоо бичид сайн бод гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол та нар ичид итгэдэг. Энэ ичид байна уу? 10 жилийн тусгуулаа муу төгслөө хоо бичид аав нь Америкт хамгийн үнэтэй сургууль явуулчихлаа. Хүний төрийн ичидтэй болохын төлөө явъя л. Тийм л сайхан юм болоо. Ичид итгэдэг. Энэ ичид юм байгаад байгаа шүү дээ. Юу гэж бодож байна ичид? Мэддэг. Даасан бурхан болоо. Одоо яг хөө ид шидтэй газарт ажиллаад байл л да. Энэ ухаал та тийм. Амьд нийгэмд ид шидийг бий болгоод шүү хүмүүс. Янз бүрийн. Чингисийн 7 өрлөг нэгээр айл болгон бууж ирж гин гэж. Ер нь үү шүү. Ер нь аливаа хууль байна уу, журам байна уу юу н гарахтаа их зөв яг дундаж их байр сууриас гаргамаар л байхгүй. Юм болгоныг хаагаал, юм болгоныг хорсноор асуудал үлзэгцэн гэдэг тэр ч үлгэр байхгүй. Тийм ээ. Тэрнтэй адилхан одоо юу гэдгийг манай ерөнхийлөгч одоо ингээд ярка барьцгаа одоо сүгэ нууцгаа гэж ингээд шинжилээр цуугаал цагаансаар цуугаал ингээд угаал байна те баахан сүг тавьдсан. Тэгээд хүн яах юм? Ард мараад ёстой ерөнхийлөгчгээ дуурайгаа сүү аль тэр хөргчнөөс сүү аваад иргээ гэдэг уун гэж байхгүй шүү дээ. Тэр өнөөдөр тэр одоо шинэ урайлан дуудаг хоосон лооцгон шоу гэж социализмын үед бид хангалттай үзлээ шүү дээ. Арихгүй хором юу вэ? Ямар үр дүн гарсан эцэтэй? Ямар ч үр дүн гараагүй шүү дээ. Худлаа лоозгон шүү дээ. Тийм учраас яагаад арх уугаад байна уу гэдэг тэр цаад үндсийг л олох хэрэгтэй шүү дээ. Яагаад ажилгүй амьдралын зорилгогүй тийм нөхөр чинь арх ус сэтгэл тайлцгаас яад. Тэгэхээр Монголын залуучууд бол бүгдийг ажилтай болгоод өглөө босдог, цагтаа очдог, ажлын газартаа цалин авдаг, орлоготой буцаад явдаг ийм хариуцлагатай болгоод хайчих хэрэгтэй байхгүй. Тэгвэл зах замбраагүй хийх юмгүй арх хүн гэж байхгүй шүү дээ. Хүнийг ажилтаа хариуцлагатай болгочихвол тэгээд Монголын архит байхгүй. Тийм биз? Хэмжээгээр л уус шүү дээ. Тийхгүй зүгээр л лооцсон хойгоо сүгэ ууцгаая харманаас 2 литр сүү гаргаж ирээд амраг ингээд байх юм бол шууд эсрэг юм болно шүү дээ. Тэгэхээр 12 цагаас хойш сүү ууж болохгүй. Нүг 12 цагаас байж болно. Тэрийг хотын цагаар би бол зүгээр төс 12 цагт хаа гэдэгтээ бас нэг тэгж яахгүй. Юу н хэрэгцээг их сайн судлах хэрэгтэй байхгүй тийм ээ. Юу н яаж залуучуудын эрдэлтсэн юу вэ? За тэр тэнд гарч байгаа гэмтрэг элдв шалдаг юмнуудаа хэд хичнээн хуваар яаж вэ? Сөрөг юм нь юу вэ? Сайн тал нь юу вэ? Тэгэхээр бид ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдгийг тийм судалгааны үндсэн дээр гаргах хэрэгтэй. Тэрнээс нэг аймар мухай архин дургуу гэдэг нь над чиг багын дургуу нөхөр гарч ирэл 11 цагаас хаа гэж ингэх юм бол чин тэгэл амьдрал дээр нийцэхгүй шүү дээ. Күнжээс гэсэн уурлал гэдэг шиг тэрийг антин гэдэг. Би бодохдоо ид шидийн талаар ярьж байгаа шиг байна те. Ер нь бол хүн төрөлхтөнд одоо яг хувь хүнийг хүн хуурахад их дургүй байдаг шүү дээ. Одоо юу гэдэг юм те. Гэхдээ хүн төрөлхтөн хоёр хүмүүст хуурахт нь алга ташаад өшөө даашаа бүр тэрний мөнгө төлдөг юм байна л та. Одоо Дэвид Копперфилд гэдэг мундаг элч чинь дэлхийн number 1 те. Одоо тэрний хэлбүүд бол гайхамшигтай. Гэхдээ подсознательный хүн бол энэ худлаа гэдгийг бол мэдчихэл байгаа шүү дээ. Мэдж байгаа мөртлөө яаж ингэж гоё хийж ийна гэсэн мөртлөө алга ташаад өшөө мөнгөний төлөөд билетийг аваад үздэг те.
А энтэй яг адилхан улс төрчд бас тийм байхгүй те. Улс төрчд бол ерөөсөө илбчтэй байгаа байхгүй те. Яг одоо ингээд сонгуульд ойрт чинь гарч ирэл одоо өстө сайхан ярина шүү дээ. Оо одоо зүгээр өстө ард түмнээ одоо хямралаас гаргаад төрөө төмнөөс яагаад гэдэг бөөл лоозонгууд даалтаа хэлдэг. Бөөл лоозог нь бол явдаг. Би тэгж лоцгоноогүй шүү. Тэгж ярих юм бол та бас улс төрч аа. Гэтэ бодит тийм гэрс том намын ерөнхий нарийн бичгэн даа. харин бодиттой юм дээр зүгээр л просто илбчтэй байхгүй. А зато тэрнийхэн төлөө хүмүүс алга тасчих ш. Одоо тэгээд 12 онд алга тасчих нь харъя. Янз бүрийн телевизч бүгд ингээд таачсан гэж байна шүү дээ. Одоо хаана шүүж хянж байгааг нь мэддэхгүй янз бүрийн мэдээлэлүүд бүх суугаар ороод ирж идэг те. Тэгэхээр тэр бүх мэдээллийг одоо ингээд ялгаж хадгаж боловсруулалт их хугацаа байхгүй байна л да те. Тэгээ биеийн тухай ярьсан байхгүй. Эдлэм шийдийн тухай бас ороод л өгөөч гэдэг бол те. Ийчидтэй юм болж байгаа хөө. Тэнд нэг юм болж идэг, энд юм болж идэг. Хамаагүй дураараа засч идэг те. Яг ичдээ нэг хяналт байхгүй л да. Одоо энэ стандарт байхгүй юм чи тэр чи одоо тэдэн граммыг юм уу тэдэн юу гэдэг юм байхгүй болохоор яалтч үнэ ярьж худлаа ярьж байгаа нотлохоор байхгүй. Бас тийм асуудал. Яг зөв телевизийн мэдээлэл бол цензур бол хэрэгтэй байх тий. Одоо өчтөр жишээл би тэр юуг үзлээ нөгөө Hunger Game гэдэг өсвөлэн тоглоом гэдэг нэг кино өргөд гарсан байна л да. Тэгээд тэрийг үзсэн тэр нь болохоор зүгээр яг үндсэндээ бол хуулиар заагаад 21-ээс дээш заах ёстой кино байлаа. Өөрөөр хэлбэл залуучууд тий жоохон хүмүүс бие биенээ алж байгаа кино байхгүй. Тэгсэн чинь яг тэр өргөд кино чадаж чил орлогоо бод юм уу 12 3-та жоохон хүмүүс сууж байгаа байхгүй. Тэгээд одоо төр гэдэг чи одоо сая одоо жилд хэдэн сая төгрөг зөвхөн иргэдээ боловсруулах, тэр иргэдийн оюун санаанд одоо зөв хүн байх, бичиг үсэг мэдэх гэх зөндөө програм суулгах гэдэг шүү дээ. Тэр програмын нэвдэж байгаа тийм нийгмийн сөрөг үзэгдэл бол ажиглаж байгаа. Телевизээс яг тийм. Тэгэхээр тиймэрхүү маягийн бол одоо шил хуучны одоо цензур, мензурыг бол одоо буруу гэдэг байсан боловч одоо бодоод тахад бас хэрэгтэй байсан байгаа. Тэгээ тэр киног би үзээд найзуудтайгаа үзсэн ингээд заалны баг хагсан жоох хүүхдүүд. Тэгэхээр тэр жоох хүүхдүүдэд яг үндсэндээ хоолоо хэрчж байгаа юм гараад байгаа байхгүй. Тэгээ би бүр гайхсан. Одоо энэ манад ийм ямар нэгэн цензур уулна баймар юм а тий. Одоо яг зөвөр хэдийгээр ингээд өрчлөө гэж өгүүлдэг гэсэн. Тэр одоо шинэ одоо телевиз олнэтийн мэдээллийн хэрэгслүүнээ гэнэ чадад юу гаргаж болох уу, юу болохгүй гэж тэр хууль байгаа шүү дээ. Бага тий. Тэгвэл байхгүй да. Тэрээс төр хүний хүмүүжүүлэх үүрэг байхгүй шүү дээ. Төр гэдэг чи хий. Одоо би төрийн нэг хэсэг гэж өөрийгөө бас бодож болно шүү дээ. Би яах юм? Монгол ард түмний хүмүүжүүлэх юм уу? Залуучуудын хүмүүс сургаал айлтгах юм те муур багш шиг. Ваа одоо болно болохгүй босоороо авцсан амсаараа шүсээ битээ. Тэр болох зохицуулагч гэж одоо тэр ерөнхий юмд хандна үхээс биш тэрнээс дорж дулмаа эдрийг сайн хүн болгохын төлөө ажилладаг тийм байгууллага биш шүү дээ. Тийм үү? Үгүй чи яах гэж хүн болсон юм бэ? Тэнд гомдоод байгаа. Сайн муу явах нь чамаас хамаарна найзаа. Бид бол ерөнхий нөхцөл хөрсийг бүрдүүлээд өгье. Сайхан амьдрах болцоо, татвар матвар, ажил төрлөх бизнес эрхлэх орчиныг бүрдүүлж өгöd одоо өөрөө яваа найзаа гэдгийг зааж өгөх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр яваад хэл гомдоод бүрддэг ганхуу хаа. Тэгээ амаа өөрөө улс төрч биш болохоор яг нь төрийн институцийн ойлголт нь жоохон буруу авчих юм л да. Төр өөрөө бол хизээч халамжлагч биш, хизээч зохицуулагч биш л те. Харамсалтай нь манай төр яг энэ оройд тоглоод байгаа байхгүй юу? Өөрөө мундаг халамжлагч болохгүй те. Өөрөө мундаг зохицуулагч болохгүй те. Одоо энэ халамж гэдэг юм чинь нийтээр нь одоо бүр ингээд замыг алдуулж шүү дээ. Ерөөсөө энэ халамжийн энийг одоо нийтээр нь халамжийн энэ бодлого чинь ингэж сөрөг нөлөө явуулдаг одоо ийм учиртай байсан. Төр бол тийм ерөөсөө учир нь юм байна. Төр тэгэхээр энийг бол алтаахын нэвтрүүлгээр хараад өргөлдөөч болно. Манай нэвтрүүл тийм ингийн байсан. хийхгүй дээ. Би ингэж бодсон юм да. Залуу байхдаа юм аялж явах хэрэгтэй. Би бол аялах их дуртай л да. Тэгээд миний хувьд аялахад хамгийн том асуудал байна. Нэгдүгээрт бол мөнгөний асуудал байна. Дараа нь виз, баталгаа гэл. Энэ бол хамгийн том проблем. Тэгээ манай хоёр ах бол сэргэлэлтэй. Телевизэн нэвтрүүлгээгээл боломт тэгэл. Хамаа бол 70 улсаар аялсан тий. Есэрийн пассвортаар. Ерөнхий спонсоргүйгээр. Би фьюжн рекламыг тооцохгүйгээр ярьж байна л да. Тэгээ яаж мөнгө олсон бэ? Яг чиний энэ 70 улс багцаагаар ер нь хэдэн төгрөг болсон бэ? Яг ерөнхийдөө бол бас нааш нь байнга асуудаг асуудалтай. Тэгээ би нэгтгэж тайлбарладаг. Яг үндсэндээ болохоор бид нэр тэгээд нэг гэр бүлийн нэг юм бодлого гэж юм байдаг. Манай гэр бүлд өөрөөр хэлбэл ингээд уламжлалт бодлого ч юм уу тэгээд тогтмол авч явдаг. Тэр нь болохоор нийгмийн чиглэл байдаг. Тэгээ тэр нь юу гэсэн хэрэг яг зүгээр ерөнхийдөө нэг гэр бүлтэй юм хийгээд тэр нэг түүхэнтэй ийм гэр бүлээс шүү гэвэл тэ чи яг бол эсвэл үе санджах юм бол чи сайн амьдсан мэн гэж монголчууд ярьдэн шүү дээ тий. Тэгээд яг тэгээд ахын дүүгийн манай аав ээжийн ерөнхийдөө бид нарт нэг 10 жилийн ерөнхий хөрөмтлөгийг бол саний юмд аялд зориулсан. Энэ болохоор зөвөр ингийн аял гэдэг чинь үндсэндээ өдөрт нэг 10-аас $20 байсан. Тэгээд дээрэс нь
хэрвээ ямар нэгэн зардлууд одоо виз гэхэд л одоо зарим улсаа $150 байх жишээтэй тий. Тэгэхээр яг тухайн үед яг юу гэж бодож ирсэн гэхээр анхандаа гарахтаа за мэдээж гараад явж байгаа чи 28 дахь улс гэдэг чинь өмнөд Африкт очичоод тэр үндсэндээ санхүү асуудал гараад ирж байгаа. Тэгээд асуудал бол яг нийт мөнгөнд дүнг зөв. мөнгөнд дүнг бол хийх арга байхгүй хэлмээргүй байна. Тэгтээ яг зөвөр миний хувьд болохоор одоо ямар үүрэг хүлээж байгаа гэхээр одоо нэгэнт ах トゥ энэ гэр бүлийн бүх санхүүгийг одоо зарцсан учраас тэрийг бол буцалж ямар нэгэн жигээр босгох тий одоо энэ чинь тэр л ажил дээр сууж байна. Одоо тэний бэлэг бэлтгэсэн байгаа. Зөвөр манай дараа. За. Бид косаг өшөө аялмаар хүмүүс байгаа шүү дээ. Зөндөө юм үзмээр байна. Хавка та нар бол үзсэн шүү дээ. Ерөнхийдөө ингэж явхад хэр зардал гарах вэ гэдэг мэдээл одоо өөх арга байна уу гэсэн байхгүй. Гэхдээ ер нь бол юм дахгүй. Одоо анх үргэлжтэй нэвтрүүлэг эхэлж байхад их хэцүү байсан. Одоо наад шиг юм яхир нөхөр тийм ээ дандаа нэг ингээд нэг устар мустар яриад хүн амтныг ажиллаал ингээд гинтхэн өрөвч үрээд одоо марцганаал ингээд тийм улсаар аялна гэдэг ингээд бол хүн итгэхгүй байхгүй. Миний байж байгаа натурч нэрсэн нэг тийм нэг зовлонтой нэг яхир нэг ярваас амтэн шүү дээ тийм ээ. Энэ нөхөр ингээд задгаа явна гэдгийг бол итгэхгүй. За тэгээд одоо нэг хэдэн спонсорууд дээр очино. Би нэг ийм хийх гэсэн одоо анхуутай ч юм уу гамбалттай ч юм ингээд анхандаа итгэдэггүйсэн мөн. Болгоомжлдоггүйсэн мөн. Энэ харваас энэ алтай гэдэг хүн тэгнэ гэдэгт итгэхгүй байна. Тэгээд эн чинь анханасаа бид чинь үргэлжлэл дээр явж байгаа чинь за одоо зүгээр том банк одоо янз бүрийн юм байдаг юм зүгээр. Хүмүүс бол энэ нөхөрөөс та хаг баяжж байгаа нэр амар том спонсорууд акулууд байна цаана гэдэг. Гэтэл үндсэндээ бол бид нар нэг $1000 өдрөл авч ирсэн шүү дээ. Боддоо $1000 юу юм бэ те? За тэгээд $1500, $300, $200 өдөр. Тэгээ анхны чинь одоо шинэ явсан үргэлжлэл эхлүүлэн Азийн орнуудаар явсан. $2500 явсан шүү дээ. 2 хүн 7 улсаар орсон. Хамгийн бага зардлаар хамгийн муу хоол хамгийн одоо нэгэтэл тусаал гоочихгүй юм сарвчин дотор хоноол ингээд болдгоо байхгүй хүн. Болдгоо байхгүй. Чи яваад үзүүлээд хийгээд ирээд найзаа би юм хийцэн гэдэг ингээд үзэнгүүт пүү энэ ч бас боломж юм биш. Дараа нь би хэд явсны дараа тэр нөхрөөс мөнгө гоохгүй шүү дээ. Тэр нөхөр надад хэлсэн шүү дээ. Өө явахгүй мүү. Яаж хэдийг өгөх юм? Алтайх нэг тэд байвал болохгүй. Битээ олон юм яриад балаараад ич. Чи танаа банк ингэж байгаа энэ банк надад тэдээр спонсор дээ гэж юм. За бэлээ үерхэлтэй үнч вэ гэл. Чи өөрөө хийж чадна гэдгээ үзүүлээд ингэх юм бол чи мөнгийг босгож чадж байгаа байхгүй тийм ээ. Хөгийн царайлал гуйлгахгүйгээд байх юм бол чи хинч намайг тоохгүй. Чи үзүүлэх ёстой. Би чаддсан ингэдэм юм чамд ашигтай надад ашигтай хүмүүст ашигтай гэдэг үзүүлчихлээ. Тэгвэл тэр чинь тэгэл чи миний бодлоор асуудалтайс нь юу гэхээр нэг 2 жил 3 жил явна гэхээр хүн чинь шууд тэр өдрөөс нь анх төлөвлөгөө бол 2 жил хагас хугацаанд тойрчихно гэж бодчихсон шүү дээ. 5 жил болно гэж яаж мэдвэ. Тэгэхээр чи 2 жилийн гол хүн чинь одоо 7 хоног юм уу сар явахаас бол хамаагүй өөр тоо гараа тийм. Тэгэхээр яг үндсэндээ бол тухайн гэсэн бас хүмүүс итгэхгүй байсан л да. За энэ аач арай л худаа ахаа гэдэг. Нэг бол зарим нь болохоор гадаашаа нэг л ус очоод амьдэрчин гэж бодсон. Тэгтээ яг тэгээд хамгийн гол нь хийгээд ирчээд би нэг аялж ах чинь за ирэх өдрөө бодоод явж байгаа юм чи. За би хизээ нэгэн цагт ирэндэ гэж бодчихсон болохоор тэргээрээ л явцгаа. Мөнгө бол 250 таарай тий. Гэхдээ мөнгө бол маш чухал байсан. Маш чухал байсан. Гэхдээ үндсэндээ Монголын одоо өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг бас давхар мэдчихсэн л да. Тэгээ хүмүүс ч гэсэн аялын тухай энэ одоо шил ингээд залуучуудаас яриад ном тухай ингээд байхад үгүй энэ аялал ямар хэрэгтэй байгаа гэдэг байгаа байхгүй. Гэхдээ би юу гэж итгэж байгаа гэхээр одоогоос 8 жилийн дараа бол залуучууд бол чөлөөтэй аялдаг болно. Ерөөсөө ингээд аялж юм яг тэгэхээр аялна гэдэг чинь яг манай ойлголт болохоор зөвөр нэг юм жуулчин шиг ингээд хот үзэх шүү дээ. Аялна гэдэг чинь өөрөө өөртөө байна, бясалхан, тэмцэн, аргын ноолн, хил нэг уур ухаанаа заарна. Дээрэс нь мэдлэг цуглуулж байна. Одоо хоол идэг хүн байлаа гэхэд Таиланд аль нэг улсад очиод хоолыг сурж ирнэ тий. Фэшн сурдаг хүн байвал аль нэг хөгжмийнхэн ч одоо жишээл ингээд үндэсний хөгжмөө сураад эхлэхээс маш өөр хөгжиж. Тэгэхээр тэрний төлөө үндсэндээ яваад байна л да. Тэгэхээр тэрийг л ирээдүйд хараад байгаа юм даа. Амагийн хувьд бол агуултай. Одоо энэ бол тэр олон орноор явган нүцгэн ирэх хэрэггүй хүн мэддэхгүй яал ингээд яваад байдаг тий. А бид нар чинь явахдаа бас нэг сар хагас гэдэг анхүүтэй ч юм уу 2 хүн гэдэг чинь учиртай шүү дээ. Бие бинийгээ бас юм чинь бие бинийгээ хамгаална. Ганхүү сайн зодоо хийдэг тултаа бол юм бол зодтоод орчихно. Айгуу сайн хүн цохиж унгадаг байхгүй. Надад айх юм байхгүй. Хүн муухай хараад ганхүү муухай хараад ингээд очиод зодчихно чинь. 2 хүн чинь өөр шүү дээ. Тэгээ богино хоногор гэж. Амагийн хувьд бол үнэхээр бол би бол үнэхээр биширсэн. Номыг ч уншсан. Яаж тэгж чадав гэдэг амар мундаг хүн шүү дээ. Яваа зэрэг Амагийн дэргэд бол одоо би бол битүү ирээд одоо хэлгүй авдаг. Тэгвэл өсөл мөрөөдөлөхэд мөнгө бол хэрэгтэй гэж. Ганхуу ахын талаар юу гэж бод? Яг ерөнхийдөө нэг брендингийн талаар л ярьж байна л да. Тэгэхээр мөнгө бол босхийг бол босч болно.
Үнэхээр алтайхын хэлдгэр ерөнхийдөө маань нэвтрүүлэг маань бас нэг тодорхой хэмжээнд брэнд болоод бас шилдэг нэвтрүүлгүүдээрээс тэр үедээ шалгараад ингээд ирэхээр өөрөө нөгөө фидбек нь спонсорууд нь өөрснөө бий болоод ирдэг л дээ. Мөнгнөөс илүү хүнд хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй юм болов уу гэж би хувьдаа бодож байна л та. Би бодохдоо биш шүү. Би хувьдаа бодож гин гэж хэлсэн шүү те. Нэг анхаараа. Яг тэгэхээр саяхан би нэг Франц залуутай хөвсгөл таарлцсан. Дугуйтай. Тэгээ яг нэг аялж байгаа хүний хувьд бас аялалд явах дуртай хүний хувьд жоохон буваалаас суусан чинь Маркиз гэж залуу. Тэр зүгээр л нэг өдөр л босоод ерөөсөө би аяллаа. Гэл дугуйгаа аваад өрөвчөө өрөөл гаравцсан. Ямар ч мөнгө төгрөг юу ч байхгүй зүгээр л тэгэд яаж зүгээр би тэгж хүссэн. Би дэлхийг тойрчод ирээ. Тэгэл гараад тэгэл ээжтэй хэлээд би явлаа шүү гэл тэгэл гараад ирсэн гэж. Тэгээ энэ юуг харуулж ийн гэхээр мөнгө төгрөг нь илүү мэдээ чухал л да. Тэгтээ зато илүү тэр хүний хүсэл, эрмэлзэл, мөрөөдөл нь чухал байгаа байхгүй юу? Цэнийг нь те. Тэгэд чи яаж? Гэхдээ тэгэл би ингээл дуугаа унаад явсан. Гэхдээ за ингээл би Парисаас гараад явсан. Тэгэл шахаар дайраал ингээл. Гэхдээ мөнгө төгрөг за яг мэдээж дугуйтай чи бензин хэрэггүй чинь өөрийн физикийн одоо физиологийн өөрөө гоё тамирчин залуу байж байгаа байхгүй юу? Хав харуулсан хүсэл би тааралж байгаа байхгүй юу? Гэсэн чи ингээ Парисаар гарч явсаар байгаад манжуураар дайрж ингээд хятад ороод Азийн орнуудыг бүгдийн тойроод буцаж хятадаар ороод ингээд одоо ингээ буцаа явж байгаа юм гинэ. Тэгээ хөвсгөлт тэнд ингээд дугуйтаа бүр таасаар болсон уган шар хүмүүс шүү дээ таасаар болсон явж байгаа. Яаж мөнгө би юу үлдээ юм уу? Гэхдээ тэгэл ерөөсөө айл майл хаалгах тогшоо тэгэл зүгээр тэгээ би өрөвдөөд ингээд бас нэг хоол моолоо гаргаж өгөөд ингээд тэгэл бүр ингээд ам амгүй идэл ичи зовн тийм ерөөсөө. Тэгтээ зато тэр цуглуулсан тэр аппарат одоо юу үзүүлж байгаа юм те тэр гайхамшигт. Энэ дэр нэг юм асуудал байна. Наваа хэлж яхад бас одоо нэг би блогдер ингээд юм бичил байгаа шүү дээ. Тэгэл комментүүдийг бас анхааралтай уншина. Яг одоо коммент ч юм болохоор манай нийгмийн нэг одоо залуучуудын хүмүүсийг үзэж байгаа үзэн шүү дээ. Зарим нь дэмжин муулхан тий. Тэгээд тэрний дотроос маш нэг төрлийн коммент ихэд үс. Тэр нь болохоор юу гэдэг вэ гэхээр наа чи нэг хинт хэрэгтэй юм бэ. Тий одоо 21-р зуун шүү дээ. Дэлхийн бүх хүмүүс л аялж байгаа шүү дээ. Наа чи бол нэг тийм чухал. Тэгээд тэр наа чин чухал биш гэж хэлж байгаа хүн өөрөө Монгол гэдгийг мэдэхгүй байсантай асуудал байгаа байхгүй. Яг тэгэхээр одоо тэр Франц бол яг санхүүгүйсэн дээрэс нь чинь паспортны визийн проблем байхгүй. Монголд одоо жишээл ингэ за урагшаана Аз урагшаана визгүй за хоошоно нэг $30,000 виз авчна. Тэгтээ тэрнээс цаашна виз зарим визэнд бол 5-6 сар хүлээж байгаа юм чинь. 2-3 удаа орно. Зарим виз улсын визэнд бүр царайшна. Тэгээд яг Монголд би сая яг аялж ирээд Монгол паспортын зовлон гэдэг юмстай бүр биеэр мэдэрлээ. Яг улс алган дээр тэгтээ миний удажсэн зүйл юу байсан гэхээр нэг хил болгонд гарахтаа ингээд дараагийн Монгол залуучууд чөлөөтэй гараа шүү гэдэг. Тэр хүнд ч бас уншлах тайранд итгэдэггүй гэдэг би тэрийг бол хийгээд ирсэн гэж бодоод байгаа шүү дээ. За энэгээр гараа шүү дараагийн удаа юм тэгээд тэмдэглэлээр болохоор энэ улсуудын виз нь ийм байх шүү. Энэ хүмүүс ингэдэм байх. Энэ хүмүүстэй ингэж харцаар энэ шашин нь ийм шүү гэдэг нэг блог бичээдсэн. Тэгээд юу бодчихсан гэхээр хэрвээ ингээд бид нар нэг бүгдийг ингээд нөхөчих юм бол те бүх улсуудын тухай Монгол мэдээлэлээ тавьчих юм бол бид нэр одоо дараагийн аялж байгаа хүмүүс хамаагүй амар болчихно. Тэгэхгүй бид нэр ингээд Википедиа ч юм уу англи хүн болго англи хэл мэдэхгүй хүн болго орос хэл мэдэхгүй болохоор мэдээлэл амар өгүүлдэгсэн. Би өөрөөсөө жишээл зөвөр ингээд орос хэлтэй ч юм англи хэлтэй юм шиг боловч яг тухайн англи төрсэн оросоо төрсэн хүнээс бас тэс өөр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллүүдийг яг одоос ингээд монгол хэлэнд тавья гэж би бас хүсэл тавьж ирсэн. Гадаад харилцааны яамд Нэг тэрбумын цаг байна л да. Монголд байна. За дууссан гэж байна. Байна. За дууссан гэж байна. Сайн цагийг бид авчирна гэдэг. Танаа хэлсэн. Та тэр цагийн тухай ярьсан уу? Тэр цагийг ярьсан уу? Танаахан авчирсан уу? Тэгсэн манайх авчирсан. Тэр сайн цагийг бид авчирна гэдэг үү? За. Цаг ирлээ гэсэн та гарах эднийхээ цагийг авчирх тэр тухай ярьсан уу? Цаг ирлээ гэж юу? Тий. Төрөвчлөлийн 8 оны сонгуулийн өрөө юу? Тий. Гүг би өөрөө бодож байгаа л өгсөн шүү дээ. За тэгтээ миний хувьд амьдралын цаг л ирсэн байхгүй. Чи шийдвэрээ гарах цаг ирлээ найзаа тийм ээ. Одоо яхан өргөж үрээд яваад байх юм уу? 25 богч чөтгөр болоод суугаад байх юм уу те? Чи ямар нэгэн одоо чинь өөр сэтэл, өөр шийдвэр гаргах тийм ээ. Өөр юм хийх ёстой гэдэг дотроо бодвол дотор хүмүүс маань яриад найзаа цаг ирлээ алтаа хөллөө гэдэг л
мессеж л өгсөн. За алдах би дуусгачих. За тэгвэл тэр Улис нарын за нэрийг хэлэхгүй байсан ч яг. Ер нь тэр бомын цаг. За тэр цаг 12 дээр заахаар одоо унт гэдэг хууль болчихоо. 12 цагаас хойш тэр ерөнхийлөгч ярьж байгаа сүүг ууж болохгүй. Бүх дэлгүүр хаацсан. Нэг захирамжаар заяа. А дээрэс нь 12 цагаас хойш бид чөлөөтэй бүжилж болохгүй. Бүх юмыг хаацсан. Энэ манай хот 12 цагаас унтаад байгаа. Энэ тухай танай ангийнхан ерөөсөө яригдж байгаа юм уу? Ер нь хэн ярих хэвээр энэ тухай алтахаа. Хэн ярих хэвээр? Яг энэ тухай. Ингээ ер нь би түр хэлсэн шүү дээ. Залуучдын нөгөө нэг ирчлэн дөө Баарын цагийг бол хуулиар юм уу улсын хурлын тогтоолоор зохицуулдаг юм аа л гэж. Тэр бол хотын захиргаа өөрснөө судалгаа хийж байгаа л зохицуулах хэрэгтэй асуудал шүү дээ. Би тэрийг бодоод энэ яагаад тэгдэм бол нэрээгээл мөнгө хоёр даргаыг дуудаал тийм ээ. Чи баараа одоо шөнийн 4 хүртэл ажиллуулаач ичиг гэдэг ямар хэрэгтэй юм бэ те. Тэр хийх ажлаа л дээ. Хоёрдугаар би үнэхээр түрүү хэлсэн шүү дээ. Би бааранд ордог надад бол би мэдэхгүй баарны амьдралыг мэдэхгүй байхгүй. Дараагийн удаа бид бүх хоёр авчрах хэрэгтэй юм те. Хотын захирагчийг. Бодож шүү дээ залуу хүн. Тэгтээ гайгүй хүн шүү дээ. Бас сэтгэлгээ гайгүйтэй. Ойлгох байх та нар юмыг бол. За. Тэр төрөний цагийн тухай бол танху бах үйлдвэрж ярих уу ярихгүй. Агуудын цагт юм. Яг мөнгөтэй яг зүгээр авдаг цаг л гэж. Тэр хүн төгрөг юм уу? Тийм байна. Хөөх. Тэгээ 3 ширхэг ирээд 3 ширхэг гуруулаа Монгол зарагдсан л да. Би баг Хэн авсан? хэн авсан би бол мэдчихээн гэхдээ тэрийг одоо хэлээд явах бай тэр. Гэхдээ нэг юм байгаамаа. Бид үнэхээр дэлхийн нийтдээ бас хөл нийлүүлж алахыг гэж байгаа бол бүхмэл байх хэрэгтэй байх гэж боддог. Яагаад тэр бүмэн цаг байж болдгүй? Тэрийг авч чадaltaй хүн бүдэг яагаад авч болдгүй? Гэтэ тэр авж байгаа мөнгө нь өөрөө хууль босуу хууль ёсны дагуу гэдэг нь дараагийн асуудал баг тийм. Өнөөдөр Sky Resort гэдэг тэр цааны баазыг анх нээж яхад л өө энэ баячуудын хүүхдүүд очдог газар боллоо л гээл. Паркийг шинжилээл ингээл айгүй айтаахан л болж байгаа шүү дээ. Өө энэ ямар үнэтэй юм бэ? Энэ баячуудын хүүхд тоглолдог. Гэдэг нэг ийм одоо нөгөө нэг баялаг бүтээж байгаа муу хэдхэн одоо Монголд ч нэг 60-аад мянган аж ахуй нэгж байна л да. Тэрний нэг 30-аад мянган яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна л да. 30 мянган ажлын одоо энэ хүмүүс ерөнхийдөө Монголын эдийн засгийн 80% бүрдүүлж байгаа байхгүй юу? Манайх чинь одоо дотоодын нөхцөлтэй аваад ихэнх нь одоо хувийн хвшлээс хамааралтай болсон шүү дээ. Тэгээ энэ хүмүүс рүүгээ ингээд нэг дайраад идэг. Би хэн блэ бас нэг сэтгүүл дээр одоо ингээд Louis Vuitton Монголд нээгдсэн. Тэгээл нэг авилгаар авсан мөнгөөрөө очиж тэнд нэг худалдаа хийдэг гэж би сонсч лээсэн юм байна. Гэхдээ яагаад монгол хүн одоо миний энэ цаг Патрик Филиппе гэж цаг л да энэ хүн айхтар үнэтэй биш. Гэхдээ бас айхтар бас хямдхан биш те. Би өөр цаган дуртай. Би бүгжин дуртай. Гэхдээ тэглээгээд яагаад би эрхчлөөгөө хаагдах хэвтэй. Заавал би нэг гадагшаа гарч очиж авчих хэвтэй юм уу? Нэг цаг авахын тулд би Парис нисэх хэвтэй юм уу? Яагаад Монгол тэр гоё цаг нь байж болдгүй юм тийм үстэй. Тэ? А тэгээ 12 цагийн гоё цаг биш. Тэгэхээр бид нар нэг хэдийн бэлдсэн байгаа. За яриа бас халуун ба тий. Бид нар бол нөгөө нэг цаг хугацаатай учраас. Тэгэхээр бид нар энэ бичлэгийг та нарт үзүүл. Энэ бол яг бидний бэлдсэн өөрсдөө юм байгаа юм л та. Та нар дэлхийд тавиад ирсэн шүү дээ. Янз бүрийн юмтай тохиолдсон баг. За тэр хүмүүсээс чи мэдчилгээ ирж. Аа. Авши ганхуу. Ганхуу гэдэг шүү дээ. Алтай ганхуу гэж. Тэгээд ханаас дээд гэдэг нь өөрөөр. Yo, Ganku man, I can't believe this. What happened? You come to Hong Kong, you check out my show, you say you're Ray, you're cool, you're gonna be my band, oh this and that, my band is called Beer. I don't know what happened. I don't get it, man. You keep me on hold for all this time. What happened to you, boy? Get your ish straight, cause I'm still waiting for you, no matter what. Where's you? In Hong Kong. I'm waiting for you, Ganku. I know you're watching this. You better watch it, cause I am watching it. Also ich finde, der Hut sieht sehr traditionell aus. Was mich so ganz zu Hongkong passt, weil hier ist er nicht so traditionell, sondern viel zu international. Нөхөд идээд байгаа. Ганхууд идээд байгаа юм. Да. Чамд ирж байгаа. Гайгүй хүүхнүүд биш. Яа? Нацаг адилхан болж байгаа шүү гэж хүүхдээ орхи авсан биз дээ. Yo. Altai. Remember this? Remember you sold it to me at $500. I find this thing is only $20, man. I couldn't believe it. You're such a big liar. You're such a big, I don't know what to say.
टाई कंकु प्रोग्राम को देखना, बहुत शुभकामना के साथ देखना और बहुत अच्छे तरह से देखना प्लीज़। और इस प्रोग्राम को देखने के बाद आप सोचना कि ये प्रोग्राम कैसा लगा आपको। धन्यवाद, शुक्रिया। Тэгээс энэ бас хөдөлмөр орж байгаа шүү. Та хоёрын нэрийг хэлүүлэх гэж. Амар хэцүү аялахтай нэртэй байгаа шүү. За ингээд маань зочны цагаар Алтаах, Ганхуах, Амаанар байлаа. Саяны нөгөө нэрэн дээр нэг юм хэлчих үү? Энэ үүрэгчтэй аяллаа хоёр шал тэнийг нэрттэй гэсэн. Яас. Нэг нь Алтай, нөгөөх нь Ганхуу гэсэн шүү. Эротик нэртэй хоёр аги. Тэр одоо бас нэг эротик болов. Тэгээд дээрэс нь Амаа нэг өөртөө даймж. Амаа гэх. Тэгэхээр одоо бол манай Амаагийн бэлгийн ажиллагаа эхэлнэ. Энэ жоо буруу ойлгож баадгүй. Амаа бэлэг гартуулах үйл ажиллагаа явуулдаг гэж. Яг ийм байгаа л да. Түрүүний хэлжсэн тэр нэг санхүү манхүү хаанаас олж ийнэ нэргээ тий. Тэгээ бид нар үндсэндээ болохоор ерөөхдөө энэ нэг ном гаргаад тэг хүмүүс сүргээ гэж зорьсон. Тэгээд яг нэгдүгээр номыг бид нэр яг нэг ашиг талаас нь интернетээс өнгө тавьсан. Өөрөөр хэлбэл энийг заавал авахгүйгээр интернетээс өнгө татаад одоогийн байдлаар 7000 татсан байна жишээ тий. Тэгэхээр нийгэмд ерөөсөө нэг ийм их юм байна. Дэлхийн ертөнц гэж ийм байдаг шүү гэх. Тэгээд энэ дотор болохоор орсон сэдвүүд нь одоо үндсэндээ би бас хүзүү ороогдох гэдэг юм л жишээл тэр нэг одоо юу гэдэг чинь гей хүмүүсийн тухай бичсэн байна, дооховсын тухай, байны тухай гэл тэг бүх юм дээр бичиж байгаа. Тэгээд энэ ойрын одоо энэ 4 сард багтаага дараагийн 2 бүтэн гарч ирэх. Тэгээд 2 бүтэн гаргачаа тэгээд жил амрах гэж байгаа. Би ерөөс ном бичихгүй. Ягаад тэгэхээр ном бичих гэдэг хөгжим зохиогоос бас жоохон арай хэцүү юм байлээ. Тэгэхээр ингээд энэ 1 2 дугаар номыг одоо энэ за эхлээд гэлээ баярлж байна. За Ямар үнэтэй би? за үнэн ярихгүй бизнес ярихгүй хэлээ. Үнгөө гэж юм уу? Үнгөө гэж ямаа. Уус ингээд дахин яваад л та. За баярлалаа. Тэгээд Амаагийн энэ ном худалдаанд гарсан байгаа залуучуудаа хандж хэлэхэд яа уншаарай, арго багшаа уншаарай. Тэгээд үн 21 мянга биш баха тий. Ягаад арга өгсөй. Гэртээ сурах, гэрээр аялах. Нэгдүгээр ботыг авал хоёрдугаар бот. Тэгээд яг нэг сэдв нь болохоор яг нэг сэдвд баригдахгүй байгаа даа. Яг тэгэхээр залуу хүн чинь маш олон өргөн хэмжээний мэдлэг, өргөн хэмжээний харцтай байх хэрэгтэй гэдэг үгнээс бүх сэдвүүдийг оролцуулаад зарим нэг сэдв бол яалч гэрийнхэн хоригдсон. Одоо сая нэг 4 дугаар ном дээр нэг сэдв залуучуудын холбогдлоо сэдв оруулах гэсэн чинь наа чи хувийн сэдв байна гэдэг хориг тавьсан. Тэгээд бусад талаар бол ерөөхдөө чөлөөтэй. Тэгээд одоо залуучууд өдрийн тэмдэглэл бичихээ ач холбогдлыг тайлбарж байгаа. Тэгээд одоо нэг дараагууд аялагч байгаа. Би аялахад бол надад зөвхөн байгаагүй шүү дээ. Бариад ингээд унших юм байгаагүй. Тэгэхээр дараагийн аялж байгаа залуучууд одоо энийг уншаад аялах сонирхлыг энэ тэр нэг юмыг нь хөдөлгөе гэж бодож байна л да үндсэндээ. Аялж мөнгө үрж яах юм? Тэг ингээд бит бүх юм бичсэн юм чинь энийг уншаад аялсан юм шиг л болно шүү дээ. Яах юм гэж илүү мөнгө үрж. Гэтэ нэг хитрхи том байна л да дэлхий. Тэгээд дөнгөж 70 гэдэг чинь цаана дахиад нэг 100-аад ус байгаад байгаа. Тэгэхээр би бодохдоо арго өгшиг бол шүтдээ шүү. За. Гэхдээ хүмүүс нэг жоохон арго буруу талаас нь алдаг. Тэр гайхамшигтай маркетер байхгүй. Тэр хүний ер нь бол үр дүнгээр л юмыг дүгнэн шүү дээ. Өнөөдөр Амаагийн ном хэр зарагдаж байна, аргогийн ном хэр зарагдаж байгааг бол uncomparable гарна шүү. Үнэхээр тэр хүн бол гайхамш. Тэр хэл мэдэхгүй байж болно. Затоо тэрийг тэгж борлуулна гэдэг бол тэр бол гайхамшигтай. Би бол арго багшийн жинхэнэ фэн. За. Гэтэ цаг би өвдөө юу гэж бодож байхаар одоо нэг үеийн дараа энэ 9 цуврал ном бол айл болгонд байх. Одоо бид нар л тийм хийгээд айл болгонд байх болно гэдэг бол баттай. Тэгэхээр тэр үед яг жинхэнэ цаг хугацаанд бүх юм харуулна шүү дээ. Гэхдээ анхөөд чинь за энэ Амаа яхан гэ ном гаргачихсан 2 боттой. Битээ чинь бол бүх явсан сэдвээр DVD гаргасан шүү дээ. 40 хэдэн ширхгийн DVD байж байгаа. Гэхдээ чи амар гоё байхгүй тийм. Худалдаанд байгаа одоо. Худалдаанд байгаа. Гатар. Зарах уу яах вэ? Яасан. Хэрэгтэй. Цөөхөн эдийг бид хоёр хэвлүүлсэн ч ерөөсө пүр гэдэг алга болсон. Гэтэ одоо бас худалдаанд гарах хэрэгтэй байхгүй дээ. Уг гарах хэрэгтэй. Хайрын хүчмөр цаг зав тийм бөг эрсдэл үгүй явж чадахгүй нэг нэрийг аваад явсан юм шиг болол та тэг үзээд гэртээ. Тэгэх одоо нөгөө интернет гэж гоё одоо энэ үнэхээр мэдээлэл технологийн гайхамшигтай зуунд бол интернет гэж гайхамшигтай зүйл байна. Тэнд тавьчихад бол тэгэл наа пиратууд зөндөө татсан. Багцсан бахоо тий. Тавьц бүгдээ тавьсан. За тэгэхээр quiz and answer ярилцлагын үзүүлбэр ярилцлагынхаа болон дуусч байгаа. Бид нар дараагийн перформанс боллоо. Шилжих бэлэн боллоо. Тэгээ эргээд тавтан барилцгаагаарай. За бид нартэй урилгын хүлцээрсэн та нарт маш их баярлалаа.
Цэнгэр дэлгэх зүйлэн суугаа эрхэм монголчуудынхаа Америк эдийн цаг нэвтрүүлэг ирж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар бид одоо Хонконг ард найраас бэлтгэн явуулж байгаа бөгөөд 12 цаг аль хэдийн өнгөрч байхад энд баар тэнгээний газрууд болон залуучуудын ариг бууж бүжиглэж байгаа эсгийг та бүхэн харж байна. За энийг үзээд манай цагдаагийнхан болон улс төрийнхэн илдүүлж магадгүй. Нэг хэм болоод 12 цагаас шөнийн глобалыг хаадаг бүгд найрамд Монголаар донсолон 12 цаг 30 минутаас шөнийхээ глобалыг хаадаг бүгд найрамд харчсан солонгос улсаас бусад бүх орнуудад шөнийн амьдрал, шөнийн хот, залуучуудын цагаан өнгөрөх газар гэж байна. Тэгэхээр та янз бүрийн хэл мэддэг болоод бор, шар, үзэгсэнтэй үзэгсэнгөө олон бүсгүйчүүд залуучуудтай танилцж болно. Ямар ч хэл мэдгүй болоод массажны газар одоо шууд орж авах юм байна. Тэгэхээр одоо миний ингээд баруун талд болоод массажны газар байна. Одоо ингээд зүүн талд болоод зугаач ингээд болон шөнийн глобал хийж байна. Тэгэхээр би яг массажны газар болон шөнийн глобалын тэг дунд нь зогсож байна. Тэгэхээр энд болоод гинт гэрийн гаралт болон архитектурын факторуудыг шөнийн глобалтай хамтдаж ойлгохгүй улс төрчид байдаг нь одоо давуу тал юм байна. Дээрээс нь одоо энд залуучууд бүжгэлж байна гэдгийг ойлгодог улс төрчтэй улс юм аа гэдгийг би бас энэ нэвтрүүлгээр монголчуудаа бүрхэд хатаа байна. шөнийн хоттой танилцъя.
өнөөдөр ярилцлагын үзүүлбэр энэ хүрээд өндөрлөхөөс өөр аргагүй одоо. Яг л 12 цаг болж байгаа. 12 цаг болсон учраас шөнийн дэлгүүр орж хүнсээ цогцолж болохгүй, шөнийн клуб орж бүжгэлж болохгүй. Одоо ингээ үйл ажиллагаа зогсоохгүй бол цагдаа орж ирээд гинт торгож магадгүй. Тэгээд шийдэх гэсэн юм. Баяр та.